улсын засгийн газар 18 ерөнхий сайд солигдсон гэдэг мэдээлэл Монгол төрийн нэр хүндийг олон улсад томьёолж байна. Хөрөнгө оруулахад тохиромжгүй хууль эрхцэн орчин нь ойр ойрхон солигддог гэд ихтгэлцэл үүсгдэггүй олон бэрхшээл төрийн тогтолцоонд байгаа юм а. Төрийн албаныг энэ өөрчлөлтийн салхи бүрэн хүчгөөдүүлж байна. Өнөөгийн төрийн болон намын хүний нөөцийн бодлого зөвхөн тухайн удирдлага хүнийг тойрсон фракц бүлгийн явц зүйн эрх шигээр тодорхойлогдож байна. Сонгуул ялсан нам засгийн эрх ангуудаа төрийн албаны мэргэжсэн ажилтнуудыг оронгоор нь өөрчилж, өөрийн намын хүмүүсийг байршуулдаг муу зуршил 1996 оноос эхэлтэй юм а. Өнөөгийн бидний хэрэгжүүлж байгаа энэхүү тогтолцоо бол анх Америк нэгдсэн улсад бий болсон бөгөөд улс төрийн намыг сонгуул ялт байгуулахад хамгийн идэвхтэй ажилласан дэмжигчтэй төрийн албанд томилон ажиллаулдаг загварыг өөрчлөх цаг нь одоо ирчихэд байна. Жишээлбэл Герман улсын жишээ 1525 оноос хойш энэ Пруссийн эзэнт улсын үеэс эхэлсэн тэр төрийн албан өнөөдөр хүртэл тогтвортой. Энэ бол 1525 оноос хойш. Гэтэл өнөөдөр энэ 25 ардчлалын одоо үйл явц эхэлсэн энэ 25 жилийн дотор үндсэндээ 15 засгийн газар солигдсон. Энэ бүхэнд маш олон төрийн албан хаагчдаа хохирсон. Тэдний цаанд гэр бүл тэгээд мэдээж Монгол төр одоо хохирч байгаа гэсэн үг. Нэгэсэндээ ингэснээр Монголын төр чадвараа алдаж улам одоо сулдаж доройтох ийм нөхцөл байдал руу орж ирэх гэж үзэж байгаа. Тэгэхээр юуны өмнө ялангуяа улс төрийн намуудын хувьд ер нь бидний хувьд ер нь анхаарах юм бол төрийн албыг улам чадваржуулах, мэрэгшүүлэх, төрийн алба одоо байн солигддог, өөрчлөгддөг байх энэ тогтолцоог нь бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол Монгол төрийн дархлаа гэж ингэж ойлгож байна. Монгол төрийг шинээр урлах асуудал. Төрөө хэрхэн яаж чадварлаг болох вэ? Чадварлаг төртэй байж, ажиллаж чаддаг төртэй, шийдвэрлэж чаддаг, бодож чаддаг, стратеги төлөвлөж чаддаг ийм төртэй болчих юм бол цөөхөн монголчууд бол хямрхаа хугацаанд одоо хөгжих юм болцоотой гэдэг асуудлыг дэвшүүл тавьсан. 3 сая хүн амтай мөртлөө 180 мянган төрийн албан хаагчдын оронд дэлхийд зөөхөн. Энэ олон төрийн албан хаагчдаач төрийн үйлчлэгээ түргэн шуурхай авч чадахгүй байгаа нь хэдийн тодорхойлцоод байгаа. Хариуцлагын тогтолцоог үүсгэсэн энэхүү гажуудал доктортой байдал үгүй бол улс орон хөгждөггүйг хангалттай батлан харуулж байгаа юм а. Америк нэгдсэн улсын засгийн газрын буцалтгүй